Өвчид ердөө 10 хүрэхгүй төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлж байгаа жишээ байна. Тийм учраас төрийн албаны хуваарлалтыг бодолцож хийх, цаашлаад үндсэн хуулинд ч гэсэн өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаамаа. Гэхдээ ийм том өөрчлөлтүүдийг хүлээхгүйгээр үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг урамшуулах тухай яригдж эхэллээ. Тусгай сан бүрдүүлээд тэндээс төрийн албан хаагчдыг урамшуулж, амьдралд нь бодиттой дэмжлэг үзүүлж байя гэдэг санаачлагыг Сонгон архын дүүргийн шийдвэр гаргагчид гаргажээ. Сонгон архан бол хамгийн олон хүн амтай буюу 300 мянга давсан оршин суугчтай 6 мянган төрийн албан хаагчтай дүүрэг ачаалал өндөртэй ажилдаг ажилтнуудаа ажлын хариуцлагаас нь шалтгаалаад урамшуулал өгдөг бай, харин ямар шалгуураар яаж гэдгийг дүүргийнхээ бүх төрийн албан хаагчдын төлөөлөлтөд өнөөдөр дүүргийн удирдлагууд уулзаж ярилцсан юм а. Нэгдүгээрт ажлаа уялдуулъя. Хоёрдугаарт ажлаа хариуцлагатай хийцгээе. Сахилга дэг журамтай ажиллацгаая. За дэг журамтай нэр хүндтэй ажиллаж байгаа доктор сургалтад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа дүүргийн журмаас нэгдсэн тийм урамшууллын тогтолцоотой болгоё гэдэг зорилготой цуглаж байгаа. Төсвийн нийт орлогын 5-6% тэнцэх хэмжээний мөнгийг бид нэр тусгай санд байршуулж, за энэ мөнгөөрөө нийгмийн асуудлыг шийдвэрлэе гэсэн ийм процедураар ингээд цаашдаа явах юм. Сонгон архын дүүрэг улсаас татаастай төвийн ганц дүүрэг, үүнээс шалтгаалаад төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чаддаггүй учраас ийм тусгай хөтөлбөр хэрэгтэй байгааг санаачлагчид нь ярьж байсан юм а.